Улсын нийслэл Улаанбаатараас 495 км-ийн зайд Дорноговь аймгийн төв Сайншан сумын 5 дугаар баг Зүүн Баянгийн нутаг дэвсгэр дээр явж байна. 2019 оны 7 дугаар сард миний алхаж байгаа энэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Төмөр зам гэдэг бол одоо улс орны маань хөгжил дэвшилийн одоо төмөр судас гэж ойлгож байгаа. Яг манай энд ахлагч хамаар шиг зэргүүд за үндэсний 100 гаруй компаниуд гээд нийтдээ 10,000 орчим хүн энэ 416 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон байгаа. Тэгвэл энд яг одоогоор нэг асуудал үүсчихэд байна. Ерөнхийдөө 56 компани үндсэндээ өнөөдрийн хүртэл төлбөр мөнгө авч чадаагүй хүнд хэцүү байдал ингээд тулгараад байна. Тэгэл одоо яг бид мөнгөөл авъя л гэдэг юм тавьж байгаа байхгүй. Энэ компани болгоо энэ 50 хэдэн компани дор бүрнээл нөө бор зүрхээрээ гэдэг шиг зарим техникүүдэд зарж агаад ажлынхаа үнэхээр боломжгүй байгаа тэр зардлуудыг нь бол гаргаад нэг ам зогоогоо л явж байгаа. Зээл хууль авлаа барайч гэсэн барьцаан тавиад төрн нард иргэдээ ингэж үйлж яхад одоо тэгээд гадна дотныхын биднээ гомдлоод ирэхгүй юм шиг. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг улс төрч ордог юм ямар нэгэн байдлаар санхүүжил удаашраад саармагжаал ингээл гацаад явцсан. Улс орноо хордоо хөгжүүлээг бол бид нар одоо улс орноо төмөр замаар одоо холбох хэрэгтэй. энд ихэд Монголын эдийн засаг 3 дахин өсгөр байгаа байхгүй. Энэ 416 км төмөр зам бол Халтмаагийн Батулгын эсвэл Ухнаагийн Хүрс өхний төмөр зам биш. Энэ бол Монголын төмөр зам. Тэр бүтээн байгуулалт бол тодорхой байгаа шүү дээ. Хийгдсэн үнэн. Хийсэн ажлынхаа төлбөрийг авъя. Бүтээн байгуулалтад бахархан үйл явцад оролцсон компаниудын хувьд санхүүгийн маш хүнд байдалд орчход байна.